За хууль санаачлагчдын ихтгэл болон байнгын хорооны санал дүгнэлтээс асуух асуулттай гишүүд байна уу? За Цэрэнбат гишүүнээр таслаа. Бүрэгдүр гишүүн асуултаа тавья. За 12 оноос 16 оны хооронд гаднаас олж ирсэн бондынхаа хүрээнд нэлээд олон үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулсан. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор маш их зээл өгсөний үр дүнд ялангуяа дөнгөж саяхан хүнс хөдөлж хөнгө үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийж байлаа. Нийтдээ 745 тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэлд өгсөн гэж мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ бол маш их тийм үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа мөн. Тэгэхээр бид нар бол нэгэнд дэмжсэн юм чинь нэгмсэн илүү сайн нөхцөл олох зорилгоор бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гайлын болон нэмэгдсэн өртгийн албан дотроос чөлөөлж байсан. Нийтдээ 4 жилийн хугацаанд 5,000 орчим аж ахуйн нэгжийн аж ахуйн иргэдийн үйлдвэрлэл тоног төхөөрөмжийг нийтдээ жилд нэг 4.4 тэрбум төгрөгөөр чөлөөлж байсан байна. Тэгэхээр энэ бол одоо асар их дэмжлэг болж ирсэн. Өөрөөр хэлбэл энэний үр дүнд та бүхэн бүгдээрээ одоо энэ амжилтыг бол өнөөдөр бишээ харж байгаа. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1 тэрбум долларын ашигтайгаар гарсан. Тийм учраас энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж ижил бид нар гаднаас импортоор оруулдаг бүтээгдэхүүнийг одоо орлохоос үйлдвэрлэлийг хийж чадж байгаа. Дээрээс нь экспортыг дэмжсэн одоо жижиг дунд үйлдвэрлэлүүд илүү хөгжсөний үр дүнд нийтдээ нэг Монгол улс 14 сая долларын барааг нэг өдөрт гаргадаг, экспорт гаргадаг. Тэрний 10 сая долларын бүтээгдэхүүнийг нь уул уурхайн бүтээгдэхүүн гаргадаг. Үлдсэн 4 саяг нь уул нь 2 сая байсныг нь одоо 4 сая болтол нь өсгсөн нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэний үр дүн гэж харж байгаа. Тийм учраас мэдээж одоо энэ аль хэдийн наран дооны төсөвтэй бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийг мэдээж яаж тусахсныг би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ 4.4 тэрбум төгрөгөөр нийтдээ нэг 2,000 орчим аж ахуйн нэгж жилдээ хамрагддсан байна. Энэ аж ахуйн нэгжүүдэд дэмжиж явбал илүү амжилтанд хүрэх юм байна. Тийм учраас энэ хуулийн төслийг одоо дэмжиж гишүүд одоо идэвхтэй санал бодлоо солилцож дэмжиж өгөхийг хүсэж байна. За бүрэгдүр гишүүн үг хэлчихлээ тий. Саран гэрэл гишүүн. За энэ жижиг дунд үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг гайлын дотроос чөлөөлөх тухай хууль бол нэлээд хэдэн жил хэрэгжсэн хууль л да. Өмнөх парламентын үед ч хэрэгжчихсэн. Одоо хамгийн гол нь хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаанд дуусчихад байна. Энийг сонгох тухай асуудал байгаа юм л да. Тэгэхээр манай улсд бол нэг 120 гаруй мянган аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлтэй өнгөрсөн хугацаанд энэ эдийн засгийн хямрал элдв шалдан юмнаас болоод 60 гаруй мянган үйл хаалгаа хаачсан. За 60 гаруй мянган үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж байгаа. Түүний нэг 70 гаруй хувь нь энэ жижиг дунд үйлдвэр байгаад байгаа юм. Ажлын байрны 70 гаруй хувийг бий болгодог, экспортын 5%, дотоодын нефт бүтээгдэхүүний 20% гээд жижиг дунд үйлдвэрийн эдийн засагт гүйцэтгэж байгаа үүрэг бол асар их л дээ. Тэгээ хамгийн гол нь нэг л зүйл асуулт байна. Өнгөрсөн хугацаанд энэ жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын бүтэц нэлээд өөрчлөлт орлоо. Үүнтэй холбогдуулан энэ тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг нь гайлын дотроос чөлөөлдөг энэ байдлаа салбарын өөрчлөлтийн ямар нэгэн одоо ажиллагаа хийгдэх үү гэдэг л зүйлийг би асуух гээд байна. Боловсролч гишүүн хариулах. За Дамочир гишүүн хариулах. За Дамочир гишүүн. Хууль санаачлагчдын гишүүдийн нэг л дээ. Энэ үдээс зүгээр л 16 онд гэж дуусч байгааг л 18 болгож байгаа. Гайлаас чөлөөлж байгаа, нөөтөөс чөлөөлдөг л үдээс тоног төхөөрөмжийн бол
үеийн үед чөлөөлөд яваад ирсэн юм байж байгаа. Зүгээр энэ жилийн хувьд бол харьцангуй бас сангийн яамд жижиг дунд үйлдвэрийн сан гэдэг нь тустай байгаа л одоо нэг хэсэг нь болохоор өөр газар энэ төр байгаа л энэ төр одоо эрсдлийн сан гэдэг нь нэг өөр газар энэ төр байжсэн бүгдээр ингээд цэгцлээд бас хөдөө аж ахуйн яамн дээр боссон гэдэг нь бол бас авууртай зөв тийм зохион байгуулалтанд орлоо гэж би ойлгож байгаа. Нэг толгойтой нэг журамтай болсон байна гэж. Тэгэхээр энэ удаагийнх нь бол яг хуу энэ 16 он гээд дууссан юм л одоо 18 он болгож ирсэн жижиг дунд үйлдвэрийнхээ зүгийг тоног төхөөрөмжүүдийг гайлаар орж иж байгаануудыг чөлөөлөд явъя л гэж байгаа. Өөр юм бол байхгүй юм байна тий. За баярлалаа. Гарамжийн гүшүүн асуултаа тавья. За жижиг дунд үйлдвэрийг энэ гайлын татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжиж байна. Энэ өмнө ч үйлчилж байсан одоо энийг хугацааг сонгож байгаа нь үнэхээр зөв одоо энэ эдийн засгийн хүндрэлтэй үеүүдэд бид нарыг одоо хямралаас гарах нэг хүчин зүйл бол жижиг дунд үйлдвэрээ одоо өргөн хэмжээгээр хөгжүүлэх явдал юм аа. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан гэж байгаа. Тэгэхээр өмнөх жилүүдийн энэ жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн үйл ажиллагаанаас харахад 2009-15 оны 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл энэ дээр 7,000 орчим төсөл хэрэгжүүлсэн байгаа. Гэтэл энэ маань нийт жижиг дунд үйлдвэрийнхээ ерөөсөө 5 хүрэхгүй хувьд л одоо өгөөд байсан байгаа энэ жижиг дунд үйлдвэрийн дэмжлэгийг тэгэхээр цаана 95% жижиг дунд үйлдвэр маань ямар ч дэмжлэг авч чаддгүй ингээ байгаад байдаг. 5% нь л одоо 4-5 удаа дэмжлэг авсан гэсэн ийм судалгаа гарч байна л да. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлт одоо жижиг дунд үйлдвэрийн сангаас олгож байгаа энэ дэмжлэгийг жигд бүх нийгэмдээ хүртээлтэй хандуулмаар байна. Одоо энэ жижиг дунд үйлдвэрийн сангийн тухай бид нар бас ярьж байгаа. Тэгэхээр зөвхөн жижиг дунд үйлдвэрийг 100% гэж үзэх юм бол 4.9% нь л энэ жижиг дунд үйлдвэрийн сангийн дэмжлэг очсон байна. Тэгэхээр нэг үйлдвэр дээр 4-5 төсөл хэрэгжсэн гэсэн ийм одоо сонин судалгаа гарч байна. Энийг бид нар цаашдаа бас жижиг дунд үйлдвэрээ нийтэд жигд ялгуурлгүй, танилтал харалгүй нийтээр нь дэмжмээр байна гэсэн ийм одоо бас ийм анхааралтай авах юм том зүйл байна. Тэгээ энэ дээр асуулт байгаа. Гайл нөөтийн татваруудын одоо гайлынхаа 5%-ийг нөөцтэйгээ чөлөөлж байгаа юу? Нөөц чинь 10% байгаа шүү дээ. Тэгэхээр энийг хам чөлөөлж гэнэ үгүй юу нэгдүгээр асуулт. Хоёрдугаарх нь жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд ойрын үед бас өөрчлөлт орох уу? Ягаад гэвэл жижиг дунд үйлдвэрнүүд маань өөрийн тодорхойлолт бас их сонирн байгаад байгаа маа. 199 хүртэлх ажлын байртай борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэл байх юм бол жижиг дунд тэгээд ингээ холиод заасан. Тэгэхээр бид нар одоо ер нь нийгмийнхээ хөгжлийг дагаад алийн жижиг гэх үү, алийн дунд гэх үү гэж ялгуулах шаардлага бол цаашдаа гарч байгаа юм шиг байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийн маань хууль ойрын үед бас энэ талаар орж ирэх үү гэсэн асуулт байна. За 3 дугаар асуулт маань засгийн газрын эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах зорилгоор засгийн газар олон ажил санаачилж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан боловч энэ маань бас гайл нөөтийн тухай хууль нь уялдахгүй. Хөрөнгө оруулалтынхаа хуульд гогтгээ болоод ингээд татаад хөрөнгө оруулалт зогссон байна. Гадаадын хөрөнгө оруулалт орж чадахгүй, дотоодынх нь ч энэ дээр маш их одоо хохирол амсаж байна. Тэгээ энэ хуулийн уялдаагүй байдлуудыг хэзээ одоо хангаж зэгцлэх вэ? Нэгэнт одоо хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа юм бол дэмжсэн шиг дэмжмээр байна. Хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамааруулж болно. Манай улс их оронд хэрэгтэй ямар үйлдвэр барьж байгуулгаас хамааруулж болно. Ер нь олон шалгуур байгаа шүү. Тэгэхээр энэ хуулиуд хоорондоо уялдахгүй нэг нэгэндээ гогтгээ тавьдаг энэ асуудлыг зэгцлэх үү гэсэн ийм 3 үндсэн асуудал байна. За Дамбалчир гүшүүн хариулъя. Жижиг дунд үйлдвэрийн тодорхойл гэж байгаа маа. Жижиг дунд үйлдвэр нь бол нэг 100 саяас энтергээд тийм хязгаартай жижиг дунд үйлдвэр нь жижиг бөгөөд дунд үйлдвэр гэдэг айлална. Ийм хязгаартай тэгээд тэр хүмүүст л очих хэвээр зээл юм байгаа үндсэндээ. Энийг бол ерөөсөө гишүүд нь өөрсдөө санаачилсан учраас зөвхөн хугацааг нь сонгох үүднээс санаачилсан болохоор бол тэр яг яамдаас нь хүмүүс энэ ороогүй л дээ яг ажил хэсэгтэр нь. Тийм болохоор бол одоо тэр 4-5 удаа нэг аж ахуй нэгж авдаг энэ гэдгийг бол одоо энэ бол бас зөв зээлүүд нь хуваарлагдахгүй байна энэ гэдгийг бол тэр одоо яамных нь хүмүүсээс нь тодорхойлохгүй болохгүй байх юм. Цаашдаа бол энэ дээр анхаараа тэр хүмүүст нь мэдээлүүд өгөх хэрэгтэй юм байна гэж ойлгож байна. Энийг бол зөвхөн бол жижиг дунд үйлдвэрийн дэд хороо гэж байдаг. Жижиг дунд үйлдвэрийн дэд хороон дээр байж идэг нэг 7 гишүүн л энэ санаастад оруулж байгаа юм. Ерөнхий сайтаар ярьж байгаа өөр юм байхгүй. За Зориг гүшүүн асуултаа тавья. За гишүүдийн өдрийн мэндийг хүргье. Тэгээ энэ хуулийг дэмжиж байгаа маа. Тэгээ энэ бол ялангуяа иргэд жижиг дунд бизнес эрхлэгчдийг хүлээгдэж байгаа хууль л да. Тэгээ олон жил үргэлжлэж байгаа.
Тэгээ өнөөдөр манай засгийн газар 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг баталсан. Тэгээ энэ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ хууль одоо маш чухал. Ялангуяа энэ эдийн засгийн хямралтай байгаа үед энэ эдийн засгийн хямраас гарах одоо нэг ажил нь бол энэ гэж харж байгаа. Ажлын байрыг бий болгох, иргэд одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийг орлоготой болгох гэдэг. Тэгээ энийг бол одоо хурдан батлаад явуулах зүйтэй гэсэн юм саналтай байгаа. Гэхдээ бас нэг асуулт байгаа маа. Энэ жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хэлбэгийг оруулж ирэхийг засгийн газар жагсаалтыг засгийн газар батлна гэж байгаа. Тэгээ энэ жагсаалтандаа нөгөө засгийн газрын үйл ажиллагааны 2016-аас 20 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зүйлүүдээ оруулаарай гэдгийг л одоо хэлэх байна. Тэгээ сая Дамбочир гишүү хэллээ. Энийг гишүүд одоо өргөн барьж байгаа учраас хариулт байхгүй баг. Тэгээ энийг бас засгийн газар анхаараарай гэдгийг хэлж байна. Тэгээ энэ хуулийг бол дэмжиж байгаа илэрхийлье. Баярлалаа. За, Авцар гишүүн үг хэлжлээ тий. Дамбочир гишүүн асуух юм уу энэ ч одоо тэгээд асуух уу? За, Дамбочир гишүүн. Зүгээр гишүүд нь асуугаад байна л да янз бүрийн зүйлүүд. Тэгэхээр би бол юу гэж хэлэх нэг хэлцэх явцад нь та бүхний асуугаад байгаа зүйлүүдийг бол бид нар жижиг дунд үйлдвэрийн одоо яам дуудаас нь тэр хүмүүсээс хариуцсан хүмүүсээс бүгднийг гаргаж өгье. Одоо тэр засгийн газар дээр ямар жагсаалтууд байдгийг, юу орж байдгийг, тэр жижиг дунд үйлдвэр дотор нь ордгийн, ямар тоног төхөөрөмжүүд нь яг орж байдгийг, аль нь чөлөөлөгдөж байдгийг тэр гэдгийг хардсан сэрдэлд яваад байгаа юмнуудыг бүгдийг гаргаж өгье. 4.9% нь л ердөөсөө давхарлаж авсан байна, босд нь аваагүй байна гэдгийг чинь тодруулж өгье. Тэгээд би бол зөвхөн горимын санд гаргах гэж байгаа дарга. Анхны хэлцүүлгээд ингээ батлаад явуул яасан байл гэж байгаа. Энэ үл хугацааны асуудал учраас. Тийм байвал болж гэнэ гэж асуух гэсэн. За баярлалаа. Одоо бол хэлц хэсгээ ярьж байгаа. Анхны хэлцүүлгээр батлах үгүйг байнгын хорон дээр хэлц хэсгийн дараа та нар яриад зарчмын зөрүүтэй санал гараагүй. Тэгээд байнгын хороо санал нэгтэй байвал тэр горимын саналаа оруулж ирээд анхны хэлцүүлгээр нь батлах бололцоо байгаа. Тэрийг байнгын хорон дээр сайн ярих хэрэгтэй. Цэрэнбат гишүүн асуулт асууя. Энэ хуулийг дэмжиж байгаа тэгээ гол нь он татрын чөлөөлтөнд хамрагдах том төхөөрөмжүүд маань бас сүүлийн үеийн бүтээмж өндөртэй бас тийм шинэ технологи, шинэ стандартыг нэвтрүүлсэн том төхөөрөмжүүд байгаасай л гэж бодож байгаа. Гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа. Үг хэлэх гишүүн байна уу? За гишүүд үг хэлж дуслаа. Одоо санал хураалт явуулна. Болж гэнэ үү? Гайлын дотроос чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёо оллоор санал хураалт. Гишүүн оролцоод 89.4% саналаар санал дэмжигдлээ. За хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр төсвийн байнгын хороонд шилжүүлж байна. За дараагийн